За өнөөдөр би та нартай маш чухал зүйлийн талаар мэдээлэл өгье. Сурч мэдсэн зүйлсээ харамгүй хуваалцъя гэж бодлоо. Сар гарны өмнө хэрэв миний фэйсбүүкийг дагдаг фэйсбүүк найзууд бол та нар мэдчихэж байгаа тий. Сар гарны өмнө миний хувьд сүнсний маань дараагийн ажил хийгдчихсэн. Тэр нь болохоор мэлмийн хүрт маань итгэвчиж хүмүүсийн дотоод сүнс, дээд бие, сүнсний гарал үүсэл, өвдөл, зориг, мөн чанарыг нь таних. Мэлмигээрээ дотоод сүнсний мөн чанарыг нь таних гэсэн үг байхгүй юм гэсэн. Тийм ажил хийгдсэн. Тэгээ энэ ажил маань мэдээж миний сүнсний дараагийн шат даалгавар буюу дээд биеэс өгсөн нэг ёсны үүрэг даалгавар, нэг ёсны маш гайхамшигтай ивэл болсон. За тэгээ тэр мөчөөс эхлээд хүмүүсийн дотоод сүнсийг, сүнсний мөн чанарыг, гарал үүслийг, өвдлийг нь харах ажлаа эхлүүлсэн. Өдийг хүртэл чатгаараа олон хүний сүнсийн мөн чанарыг хэлж өглөө, харлаа, зураг дүрсээр илэрхийллээ. Дотроо бас сүнсний энэ хэмжээс, хөх сүнсний мөн чанар, дээд биеийн мөн чанар гэдээ олон зүйлийг тэр хэмжээгээрээ судлалаа. За тэгээ ерөнхийдөө судалгааны маань үндсэн зүйл дүүрч эхэлсэн учраас та нартайгаа хуваалцъя гэдэг одоо ингээд сар гарны дараа шинэ бичлэг оруулж байна. За мэдээж өөрийнхөө царайг гаргаж ярьснаас зургаар илэрхийлвэл та нарт илүү ойлгомжтой байх гэдэг үгнээс цаас болоо бэлдээд сууж гин. Яванд гэрэл бүдэр байх тог тасраад оройн цагаар сууж байгаа шүү. За ерөнхийдөө ийм юм байдаг юм байна. Орчлон ертөнц бүтээгч буюу их үүсвэр маш олон зүйлийг бүтээсэн тийм ээ. Та нар мэдчихэж байгаа. Энэ хэмжээс ертөнцүүд, гариг, эрхсүүд, одод тэнгэрүүд, сүнс ухамсар, бидний нүдэнд харагдаж байгаа зүйлс, нүдэнд харагдахгүй байгаа зүйлс гэдээ маш олон зүйлийг тэр бүтээсэн. За тэгэхдээ мэдээж хамгийн гайхалтай бүтээлүүд нь од тэнгэр байдаг тийм. Бид нэр тэнгэр рүү харах туртай, оддыг харах туртай. Од эрхсүүд, тэнгэрүүд бол хамгийн гайхамшигтай бүтээлүүд байсан. За тэгвэл бид нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй юм билээ. Од эрхс гэдэг юм тийм ээ. За одоо гариг л гэсэн үг шүү дээ. Өөрөөсөө ингээд гэрэл цацруулж байгаа гариг гэсэн үг ээ. Нар юм уу? Эсвэл өөрөөсөө гэрэл цацруулдаг гариг ч хийж болно. Од болон гариг. За тэгвэл сүнс энэ одноос ирсэн сүнс гэж бид нар ярьдаг тийм. Одноос ирсэн сүнс. Гэтэл энд бидний дэлхий байгаа. Мэдээж метеор ертөнцийн хувьд тодорхой хэмжээний зайтай. За дэлхий гариг маань ингэж байж байна. За энд бидний амьдарч байгаа тийм ээ. Тэгвэл сүнс одноос ирсэн гэдэг нь энэ сүнсэн дээр амьдарч исэн нөхдүүд нисдэг тав хөлөглөөд ч юм уу эсвэл ямар нэгэн хөгжсөн технологиг ашиглаад сүнс дэлхий дээр ирсэн гэсэн үг биш. Тэр ойлголт биш. Тэгэхээр энэ ухамсар буюу сүнсний цаана юу гэдэг юм? Сүнсний цаана энерги ухамсар байдаг. Тэр энерги ухамсар бидний нүдэнд харагдаж байгаа энэ гурван хэмжээс матери ертөнцид байдаггүй. Тэгвэл энэ сүнс буюу ухамсар сүнсний цаана ухамсар байдаг. Эн чинь нүдэнд харагдаж гарт баригдахгүй буюу хоосон чанарт буюу ухамсар байхгүй. Тэгвэл ухамсар энерги хаана байдгийг тэнд орон зай байхгүй, тэнд цаг хугацаа байхгүй. Бидний дэлхий дээр харж байгаа гурван хэмжээстийн цаг хугацаа орон зай энэ ухамсар гэдэг хоосон ойлголт. Яагаад хоосон гэдэг юм гэхээр энэ ухамсар гэдэг зүйлийг ямар ч өнгөөр барихын аргагүй, ямар ч дүрсээр илэрхийлэхийн аргагүй, гарт баригдаж нүдэнд үзэгдэхгүй оршихуй буюу тунгалаг хоосон шанартай учраас би хоосон гэдэг байгаа шүү. Энэ ухамсар сүнс өөр хэмжээсүүдэд өөр ухамсарын чанарт оршиж идэг. Тэгэхээр энэ одноос за магадгүй жишээ яриа л да.
Энэ одоо хөхтөө мэрэгэн од байлаа гэж бодъё. За тэгээ хөхтөө мэрэгэн одноос сүнс ирсэн гэж хэлдэг шүү дээ. Тэгвэл энэ одон дээр амьдарч исэн махан биетэй хүн ч юм уу эсвэл энэ одон дээр нэг сүнс амьдарч исэн энэ дэр ч төрөл аваад байгаа юм биш. Энэ од юуг илэрхийлдэг юм бэ? Яагаад тэгвэл бид нэр тгээгүй хүн бол энэ Сирус буюу хөхтөө мэрэгэн одноос чиний сүнс дэлхий дээр ирсэн гэж ярьдаг юм бэ? Энэ од чинь тухайн хэмжээст ухамсарын гэр байхгүй юу? Гэр нь. Одны гэр түүнээс шинэ хэмжээс одоо энэ гариг дээр амьдарч ирсэн энд ирсэн гэсэн үг биш тийм ээ. За тэгвэл энийг ойлгомжтой болгохын тулд дэлхий дээр олон давхарга байдаг. Энэ олон давхарга нь болохоор нөгөө ухамсарт орчлон буюу нүдэнд харагдаж гарт баригддаггүй ухамсарт хэмжээст энэ дэлхийн давхаргууд байдаг. За энд 1-р хэмжээс, 2-р хэмжээс, 3-р хэмжээс, 4-р хэмжээс, 5, 6, 7-р хэмжээст бай гэж үзье. За бидний мэддэг бидний махан бие бидний нүдэнд дардж гарт баригдаад мэдрэгдээд байгаа амьдрал буцлаад байгаа зэг чинь хүн махан бие энэ 3-р хэмжээст амьдраад байна. Одоо яг та нар нүдэнд харагдж байгаа амьдарч байгаа шүү 3-р. Энэ 4-р хэмжээст болохоор нөгөө завсрын сүнснүүд ч байдаг. Эсвэл бидний өвгдөөс ч оршиж идэг. Завсрын хэмжээс байгаа. За тэгвэл энэ 5-р хэмжээс нь ухамсарын өөр төлөв. Буюу энэ 5-р хэмжээсээс дээшээгээ хар цагаан гэсэн юм байхгүй дандаа цагаан, гэрэл хайрын эрчим энерги эхэлнэ. 1-ээс 4 хүртэл хар цагаан гэж байгаа. За 6 дээр болохоор бүр өндөр ухамсар буюу тэлсэн ухамсар байгаа. Хэмжээгээр ярил энэ 3D ухамсар юм жижигхэн байсан бол хэмжээгээр ярил 5 нь том, 6 нь ухамсарын хувь том. За 7-р хэмжээст болохоор энэ бол тэнгэрийн түвшин буюу энд бие гэсэн тустай юм байдаггүй бүгд нэгдмэл ухамсарлуугаар авчдаг. Бие гэсэн тустай зүйл байхгүй нэгдмэл ухамсар, нэгдмэл юм болов. Ухамсар. Тэгвэл энэ олон ухамсаруудын гэр нь би зөвхөн дэлхийн хувьд ярьж шүү. Бусад гаргасан хувьд бол мэдээж төхөө ойролцоо байгаа. Гэхдээ арай өөр. Дэлхийн хувьд тэгвэл 1-ээс 7-р хэмжээс энэ хэмжээст оршихуунуудад за 7-ыг нь орхиод 7 дээр бие гэсэн тустай ухамсар арилжахаар 1-ээс 6-р хэмжээст хүртэл ялгаатай байдаг. Юу ялгаатай гэхээр энэ чи байна, энэ би байна, би чамаас тустай, чи надаас тустай гэсэн ялгаатай ухамсарууд 1-ээс 6-р хүртэл хэмжээст байна. 7 руугаа нэгдээ очих нь шүү дээ. Тэгвэл энэ суралцаад байгаа, энэ төрөл аваад байгаа, энэ хэмжээс дуулганд ямар нэгэн амьдрал, ямар нэгэн онцлог хэлбэрээр оршоод байгаа сүнс ухамсаруудын гэр нь энэ дэлхийн энэ хэмжээсүүдэд оршиж идэг гэр нь ахгүй, сүнсний гэр ахгүй. Зарим сүнснүүд буюу жишээлбэл энийг үзэж байгаа та дэлхийн матери ертөнц буюу 3 хэмжээс төр байгаа. За тэгвэл муухайгаар яриад завсрын ертөнц дэлхийн завсрын ертөнц буюу өгсөн хүний сүнс төрлөө олоогүй өгсөн хүний сүнс дэлхийн 4-р хэмжээст оршиж байгаа. Бидний өвгдөөс 5-6-р хэмжээст оршиж байгаа. За 7 руу нэгдмэл ухамсар гэд ингээд тэлээ явчихна гэж бодъё. Тэгвэл энэ олон хэмжээсүүдэд байгаа сүнс ухамсаруудын гэрний илэрхийлэл нь заяа. Энэ одоо хамгийн чухал юм ярьж байна. Энэ хэмжээсүүд энэ сүнс ухамсаруудын гэр болоод байгаа. Дэлхий эдгээрийнхаа мөн чанарын илэрхийлэл багхгүй юу? За энийг би та нарт ойлгомжтой болгох л да. Жишээлбэл энэ лав байна тийм ээ. Бид нэр ингээд лаг хараад за энэ лав байна гэж хардаг. Гэтэл сайхан тусцсан. Гэтэл энэний цаана лааны цаана ямар мөн чанартай ямар зүйл байгааг бид нар харж чаддгүй. Гэхдээ бид ухамсарлаж чаддаг. Жишээлбэл ингээд энэ лаа бид нар ойлгохтой галтай юм байна. Лаа ингээд урсдаг юм байна тийм ээ. Лаанаас үнэр гардаг юм байна. Гэрэл асаавал ингээд шатаал гэрэл асаагаал бийждэг юм байна гэл бид нар өнгөцхөн ухтаа 3-р хэмжээсээр харахаар бол нэг ийм л юм байгаа. Гэтэл энэ лаанд ч гэсэн өөрийн
Хугтхан өөрийн хэмжээсүүд байгаа. Тэгвэл би 4-р хэмжээсийн төвшнгөөс энэ лаг харах юм бол энэ лаг гэрлийг илэрхийлнэ надад. Арай өөр. Энэ нүдэнд харагдаж байгаа шиг гэрэл биш. Ухамсарын гэрлийг 4-р хэмжээс надад өгнө. Миний зам загч болно. 5-р хэмжээс дээр энэ лааны 5-р хэмжээсийн төвшинг харах юм бол энэ бүр өөрчлөгдөд хэлбэр бүтэц мөн чанар нь бүр л өөрчлөгдөв. Тэгвэл энэ лаг би 6-р хэмжээсийнхэн төвшнгөөр нь харахаар энэ лаг магадгүй надад хайр болж харагдана. Амьтайж харагдаж магадгүй ер нь. Тэгэхээр юм болгоныг би 1-р хэмжээсээр харж болно. Ухамсарынхаа төвшин ч. Би энэ лаг 2-р хэмжээсийн төвшнөөр харж болно. 3-р хэмжээсийн төвшнөөр харж болно. 4, 5, 6, 7-р хэмжээсийн төвшнөөр би энэ лаг харж болно. Ангитал та нарт одоогийн махан биеийн нүдээр харахад энэ лаг харахад та нар 3-р хэмжээсийн төвшнөөр нь энэ лаг харж байна. Тэгвэл та нар бяцлаглалын байдалд ороод бэлгийн мэлмигээр эсвэл зүн мэдрэмжээр нүдээ анаад мэдрэхэд энэ лааны та нар 4-р хэмжээсээр та нар мэдэрч эхэлнэ. Хэрвээ ухамсараа хөгжүүлсэн тохиолдолд юмыг та нар 5-р хэмжээсийг ойлгоод ухамсарлчихсан тохиолдолд та нар энэ лааны 5-р хэмжээсийг өөр төрхийг олж харна гэсэн үг байхгүй юу? Өөр мөн чанар. Энтэй адилхан аливаа ямар нэгэн зүйлс манай дэлхий өөр одоо юу ч гэдгийг хүнийг ч гэсэндээ тий дэлхийг ч гэсэндээ энэ лаг амтан ургамлыг ч гэсэндээ энэ бүх хэмжээсүүдийг өөртөө агуулсан цогцлоосон байдаг шүү. Харин аль хэмжээсийн төвшнгөөр нь харахыг бидний оюун санаа ухамсар шийддэг. Хамгийн тодорхой нь махан биеийн нүд 3-р хэмжээсээр нь шууд хардаг бол ухамсар 1, 2, 4, 5, 6, 7 гिचлийн төвшнгөөр нь аливаа зүйлийг хардаг юм аа. Тэгэхээр энэ бүх хэмжээсийн төлөөлөл нь энэ бүх хэмжээсийн мөн чанар 1, 2, 3, 4, 5, 6, 7-р хэмжээсийнхаа мөн чанар нь бит байдлаар бидний нүдэнд харагддаг мөн чанар нь шүү. Тэгвэл дэлхий маань холимог мөн чанартай юм байна. Тийм ээ? Дэлхий өөр ямар мөн чанар? Дэлхий үзэсгэлэнтэй юу? Дэлхий үзэсгэлэнтэй харагдчихвэл дэлхийн мөн чанар нь үзэсгэлэнтэй гэсэн үг. Дэлхий олон гой зүйлтэй сонирхолтой харагдчихвэл дэлхийн мөн чанар нь тийм гэсэн үг. Дэлхийн энэ махан нүдэнд харагдаад байгаа тусгал бол мөн чанарынх нь тусгал ахгүй юу? За дахиад нэг жишээ тайлбарлая. Бүр ойрхон тий. За энд цэцэг байна тийм ээ. За энэ цэцгийг та нар хардаа. Энэ цэцэг бол мөн чанарынх нь тусгал ахгүй юу? Энэ цэцэгний ард ямар энерги байгаа, ямар утга бэлэгдэл байгаа, ямар мөн чанар байгаа. Тэр 3 хэмжээстэд дүрсээр биднэрт харагддаг. Би ийм мөн чанартай шүү дээ. Энэ миний мөн чанарын тусгал ахгүй юу? Би бол цэцэг бол яг ийм гэсэн үг биш л дээ. Яг үүндээ цэцэг гэдэг чинь яг юу юм? Магадгүй хоосон мөн чанартай. Гэхдээ мөн чанарыг нь хэрвээ дүрсээр илэрхийл гэвэл ийм байна гэсэн үг. За би илүү ойлгомжтой байхын тулд та нар уншаад байгаа мэддэг хүмүүст нь залхамаар санагдчих магадгүй. Гэхдээ бас нэмэртэй гэдэг үгнээс би олон жишээ авч ярьж байгаа шүү. За тэгвэл өөр та нар дотроо төсвөл та нар олон өнгийн харандаа урдаа тавиад бал цаас тавиад зур та нарын дотоод хайрыг тийм ээ та нар магадгүй нөхрөө, найзаагаа, ээж аваагаа, хүүхдээ хайрладаг хайрыг манай цаас бал аваад энэ өнгнүүдийг ашиглаад зур надад зураад өг. Та нарын хайрыг зургаар илэрхийлвэл ямар зураг гарах юм? Та нарын хайр мэдрэмжийг өнгөөр илэрхийлвэл ямар өнгөөр гарах юм? Та нарын хайрыг дүрсээр илэрхийлвэл ямар дүрсээр гарах? Надад зураад өг гэдэгтэй адилхан та нарын дотоод мэдэрч байгаа мөн чанар мэдрэмж өнгө бодог дүрс хэлбэр биетээр илэрхийлэхдээ тэр илэрхийлэмж нь бидний 3 хэмжээст гарч ирдэг буюу нүдэнд харагддаг байна. Ерөөсөө л энийг л ойлгож байна. Ийм учраас энэ за энэ дэлхийг мөн чанар энэ цаана нь ийм олон хэмжээстүүд байгаа шүү. Цаана нь ийм олон ухамсар амьдралуудын гэрн юм шүү гэдгийг мөн чанар нь бит байдлаар махан нүдэнд харагдаад байгаа хгүй. Түүнээс биш сүнс энерги ухамсарт
цаг хугацаа орон зай гэж байхгүй. Харин мөн чанар нь энэ одноос ирсэн гэж тайлбарлал ойлгох учраас байдаг. Гэтэл арктур том улаан гариг байдаг. Маш том улаан. Энэ арктур гариг бол гэхэд нар хажууд нь ийм жижигхэн манай нар ийм жижигхэн гэж бод та нар. Тэгвэл энэ арктур гариг яагаад ийм том улаан одоо байна? Энэ арктурын хэмжигдэхүүнүүд энэ арктурт магадгүй 3-аас 12 хүртэл магадгүй хэмжээс байдаг баг. Тэгвэл энэ ийм өндөр олон манай дэлхийг бодвол хэдэн сая дахин их ухамсар гэрүүдийг маш олон илүү хэмжигдэхүүнүүдийг гэр болж байгаа учраас мөн чанарын илэрхийлэл нь ийм том авраг улаан болж харагдаж байгаа байхгүй юу? Гэх жишээ нэ. За энийг ойлгоорой. За тэгвэл дараагийнхын сэдв рүү хэвлээ оръё. Эхний сэдв хаагдсан тий. Дараагийн сэдв гол сэдв рүү оръё л доо. За тэгээд энэ мөн чанарыг би өмнө мэддэг байсан. Гэхдээ хүмүүсийн дээд бие сүнснүүдийг хараад улам баталгаажуулж авсан. Тэгээд та нартай хэлж байна. За тэгээд 100-аад хүний сүнсний мөн чанарыг харсан. За энд тэгвэл энд нэг эмэгтэй би нөгөө нэг ихвчлэн эмэгтэй хүмүүсийн юу харсан байхгүй? Сүнсийг харсан. За ингээд палажтай зурч тийм ээ. Үс нь энэ байна. Гар нь энэ байна. За үсийг ингээд зурч. За ингээд палажтай. За энэ нэг эмэгтэй хүн зүгээр л эмэгтэй хүн та нар. Би энэ эмэгтэй хүний дотоод сүнсийг харлаа гэж бодъё. Би энэ эмэгтэй хүний дотоод сүнсийг харлаа. За тэгсэн чинь энэ одоо 3 хэмжээс дээр буюу махан нүдээр ингээд нэг эмэгтэй хүн харагдаад байгаа хгүй. Хэдэн насны ч гэж бол ямар ч эмэгтэй хүн байж болно шүү дээ. Эрэгтэй ч юм уу, эмэгтэй ч юм уу, хүүхэд ч юм уу тий. Ямар ч юм надад харагдаж болно шүү дээ. Махан биенийхээ 3 хэмжээс дээр тий. За тэгээд энэ хүний сүнсийг харахаар надад эхлээд ялгаа төрсөн. Хоёр ялгаа төрсөн. Энэ эмэгтэй сүнс буюу дээд биеийг нь харлаа. Тэгсэн чинь энэ хүнд дээд бие байна. Энд нь хөх сүнс нь байгаад байгаа байхгүй юу? Хөх сүнс нь зүрхэн үрдэстийн холбоотой. Тэгвэл дээд биед нь би энэ болохоор харсан чинь станараа маш гоё далавчтай тий. Маш гоё далавчтай сахиусан тэнгэр. Дандаа гэрэл хайрыг өөрөөсөө түгээсэн. Маш гоё. Бүр үзэсгэлэнтэй гоё. Тий, бүр харахад сүрдмэр тийм гоё далавчтай сахиусан тэнгэр байгаа хгүй дээд бие. Гэтэл энд яг үндэ сахиусан тэнгэр явж гин үү? Яг үндэ нүдэнд 3 хэмжээстэй энэ сахиусан тэнгэр чинь байхгүй шүү дээ. Энд чинь за яг 4-ийг оруулъя. 4, 5, 6 дахь хэмжээс хооронд 4-ийг би харж байгаа байхгүй юу? Энэ 4-ээр ингээд яагаад надад сахиусан тэнгэр хардаад байгаа гэхээр тэнд сахиусан дан сахиусан тэнгэр яваад байгаа гэдгээс илүү мөн чанар нь энэ хүний одоо энэ сахиусан тэнгэрийн чинь нэг хэсэг нь ингээд энэ хүн дээр ингээд төрөл авцсан маш тэ бүхлээрээ биш. Яагаад гэвэл энэ чинь дээд хэмжээст байгаа учраас махан бид бүгдээрээ багтахгүй. Нэг хэсэг нь ингээд энд төрөл аваад энд дэлхий дээр ажиллаа их гээд туулах гээд ингээд ирсэн ба. Гэтэл яг жинхэнэ сүнс нь яагаад надад сахиусан тэнгэрээр харагдаад байгаа юм гэхээр энд мөн чанар нь энэ хүн маш их хайрлаг юм байна. Энэ хүн бусдын төлөө явдаг юм байна. Энэ хүн ерөөсөө л цэвэр хайр гэрлийг төгөх гэж ирсэн юм байна гэдэгчлэн олон мөн чанар нь надад дүрээр ингэж дүрслэгдэж харагддаг. Энэ хэмжээсүүдэд дөрвөр харагдана. Энэ хүнд ч гэсэндээ дэлхий дээр одоо ингээд 1-ээс 7 хүртэл хэмжээс байдаг а. Магадгүй өөр од гаригуд 1-ээс 12 хүртэл хэмжээсүүд байдаг гэдэгтэй адилхан ямар ч хүнд энэ хүнд ч гэсэндээ 1-р хэмжээсийн дүр, 2-р хэмжээсийн дүр, 3-р хэмжээсийн дүр, 5, 6, 7-р хэмжээсийн дүр хүртэл байгаа. Тэгвэл 7-р хэмжээс ялгарл байхгүй нэгдсэн ухамсар болоо явчихаар надад дүр харагдахгүй гэсэн үг. Тэгвэл би 4-өөс 5 хүртэл хэмжээсийнхэн дүрийг ингээ харчих чинь гэсэн үг байхгүй. За тэгсэн чинь дахиад би өөр хүнийг харлаа. За энд нэг залуухай охин ч юм уу
настай хүн ч юм уу тий юу ч хийж болно шүү дээ. Амар сонир зорчтой цаацд ирж байгаа. За энд би нэг өөр хүнийг харлаа гэж үтээ тий. Тэгсэн чинь энэ хүний анх харахад энэ хүний ингээд дээд бие нарсан дээд бие байхгүй байсан. Дээд бие байхгүй болсон. Тэгтээ дотор сүнс нь надад дүрээр харагдсан. Дотор сүнс нь магтгүй зарим хүмүүс нь ингээд удаанаар ч харагдаж болно. Дайчин баатраар харагдаж болно. Хатнаар ч харагдаж болно тий. Эсвэл зүгээр л өөрийн гэсэн дүрээ олоогүй мөн чанар нь мэддэгдээ таашсан өөрийн гэсэн дүр хэлбэрээ олоогүйгээр ч харагдчихсан. Тэгсэн чинь энэ манай дэлхий гэдэг үзэсгэлэнт гаригийн сүнс байсан. Магадгүй энэ арктур ч юм уу хөхтөө мэрэгэн ч юм уу тий одноос ирсэн. Тийм болохоор надад ингээд юмнууд нь харагдаад ирсэн. Энэ чинь манай дэлхий гэдэг үзэсгэлэнт гаригийн дэлхий дээрээ маш олон төрөл аваад зөвхөн энэ дэлхийг 1-ээс 2, 3, 4, 5 дахь хэмжээс 6, 7 дахь хүртэл ингээ хөгжиж явж байгаа гэсэн үг. Энэ дэлхий гаригийн үзэсгэлэнт сүнс байсан учраас дээд биеийн тусдаа санагдаагүй. Яа тэгвэл дэлхий гариг маань бусад гаригаас онцлогтой. Дэлхий дээр хөгжил төрлөө авсан дэлхий гэртээ нэгсэндээ энэ сүнснийх нь гэр дэлхий ахгүй юу? Гэр нь. Тэгвэл дэлхий сүнснийх нь гэр болж байгаа. Тэр сүнс дээд бие нь энэ тусдаа харагдахгүй өөр газараас ирсэн юм шиг санагдахгүй. Яа гэвэл гэр дээр байгаа учраас гэрийн ойролцоол харагдана. Мэдрэгдэн гэсэн. Тэгэхээр энэ хүний дээд бие дотоод сүнс ерөөсөө л яг л нэг газар байсан. Яг өөрийн дотоодд байсан. Энийг нь магадгүй дээд бие нь гэж бодоход тий энэ дотоод сүнс нь гэж бодоход бүхэлдээ дээд бие хүүхсэнс бүх юм энэ хүний дотоод оршиж ирсэн. Тийм учраас гадна талд дээд биеийн тусдаа санагдаагүй. Энэ хүний хувьд бол дээд биеийн нэг хэсэг төрөл авчиад байдаг. Гэтэл дэлхийн сүнснийх нь дээд бие, дотоод сүнс нь бүгд өөрийнх нь махан биетэй холбоотой буюу дотроосоо гадагшаа чиглэлтэйсэн байхгүй. Яад гэвэл дэлхий гэдэг өөрийнхөө сүнсний гэрт байгаа учраас тусдаа биш дотор нь байсан. Ингээд та нар ойлгож. За тэгсэн чинь дэлхий гэдэг гариг бусад өөр гаригаас энэ магадгүй архитектур гариг явах байлаа гэж бодъё л да. Гэр нь архитектур гаригийн илэрхийллийн хэмжээст байдаг бол дээд бие. Энэ дэлхий гэдэг тий гаригийн байлаа гэхэд энэ хүнийх их санаа. Одоо энд болохоор ингээд ерөөсөө дэлхий дээр харагддаггүй юмнууд аахгүй даалгавчлаас ахуулсан тэнгэр, эсвэл шидэт дагна, эсвэл буддын дарих, эсвэл гэрлийн дайчин, даалгавчтай эсвэл нисдэг шидэтэн ч юм ингээд ерөөсөө дэлхий дээр байхгүй дандаа үлгэр дээр идэг дөрүүдээс. Тэгсэн чинь манай дэлхий дээр тийм яг бодитор тийм байхгүй штэ. Тийм учраас дэлхийн ургуул сүнснүүд болохоор их бодит хүний амьдралтай ойрхон дөрүүдтэй их хөвчлэн. Магадгүй өөрийнхөө хэрэг дүр төрхийг олон удаа төрөлөөд өөрийнхөө дүрийг бүтээсэн тийм сүнстэй хүмүүс тий маш чадварлаг удаад байж болно. Удагны дүрээр надад харагдана. Эсвэл маш чадварлаг дайчин баатрын дүрээр харагдана. Эсвэл амгаагч эмч домчин дүрээр харагдана. Эсвэл одоо юуны дүрч тийм галын шидтэй тий галын энергийн шидтний дүрээр харагдаж болно. Гэх жишээний ингээд нэг ойрхон дүрүүдээр ингээд харагддаг. Индианы дүрээр ч харагдаж байгаа, Покахонтсын дүрээр ч харагдаж байгаа ш тий. Мөн чанар нь тийм учраас надад тийм дүрээр харагдаад байгаа байхгүй. Тийм учраас ингээд гэр нь өөр одны хэмжээстээс ирсэн өөр одны одоо хэмжээст гэр хийдэг сүнс байна уу эсвэл дэлхий гэдэг гариг нь өөрийнх нь гэр нь гэдэг гэдгээс шалтгаалаад нэгсэндээ надад ялгамжтай санагдчих аахгүй. Гэхдээ одноос ирсэн илүү мундаг дэлхийн ургуул сүнс нь яг гэсэн үг биш. Энэ үнд чинь ч гэсэн тусдаа дээд бие харагдахгүй байгаа болохоос биш. Дээд бие хүүхсэнс өөрийнх нь сүнсний боломжит хөлбрууд, сүнсний дээд хөлбрууд нь өөрийнхөө дотор нь байдаг. Яад гэвэл өөрийнхөө сүнсний гэр дээр байгаа учраас тэгж харагдаж байна. Түүнээс биш энэ сайн энэ муу гэсэн огт үг биш. Зүгээр л өөр ингэсэн онцлогтой, өөр ингэсэн ахуй соёлтой, өөр ингэсэн хэмжигдэхүүн мөн чанар дүртэй л байгаа байхгүй юу? Өөр ямар ч ялгаа байхгүй манайхаа. Энэ сайн энэ муу гэсэн үг байхгүй. За тэгж мэдрэгдсэн. Ингээд ялгаатай юмнууд ингэ болсон. За тэгсэн чинь биш тийм. Айгуу сонь зарим хүмүүсийнхэн дээд би надад ингээд 4, 5 ч юм уу тий.
За яг 7 хүртэл авчил та. Зарим хүмүүсийнх нь дээд би нэг 5 дахь хэмжээсээс ирсэн юм шиг, эсвэл 6 дахь хэмжээсээс ирсэн юм шиг, эсвэл бүр өндөр 7 дахь хэмжээсээс ирсэн юм шиг надад мэдрэмж төрөөд байсан баггүй юу. Тэг яагаад ингэсэн бэ гэж судлаад үзсэн чинь энэ хүнд 1-7 дахь хүртэл бүх одоо сүнсэнд нь 1-7 дахь хүртэл хэмжигдэхүүний бүх юунууд нь байгаа, өгөгдлүүд нь байгаа, бүх юм байгаа. Гэхдээ яагаад тэгвэл энэ 6-аас ирсэн юм шиг, 5-аас ирсэн юм шиг мэдрэмж төрөөд юм гэхээр энэ хүний сүнснийх нь мөн чанар, хийх ажил, өгөгдөл нь 5 дугаар хэмжээстэй илүү төхөө юм уу, 6 дугаар хэмжээсээс нь илүү татаад байгаа мó, эсвэл 7 дугаар хэмжээсээс илүү энерги татаад байгаа мó гэдгээс шалтгаалаад өөр надад мэдрэгдэж ирсэн. Нэг юм болсон. Түүнээс бүгд байгаа, бүгдэнд нь байгаа. Дэлхийн сүнсэнд хүртэл, дэлхийгээр гэрээ хийдэг сүнсэнд хүртэл 1-7 дугаар түвшин байгаа. Гэхдээ энэ хүртэл аль талаас нь татаад байгаа тий? Зарим нь 2 дугаар хэмжээсээс энерги татж байгаа хүмүүс нь энэ бол муу хүмүүс. Байд. Магадгүй алуурчиж хүчинтгчд 2 дугаар хэмжээсийнхэн дүрээр энд өөрсдийнхөө одоо онцлог дүрийг татдаг хүмүүс муу санагддаг. 3 дугаар хэмжээсийн дүрээр амьдарч байгаа 3 дугаар хэмжээс рүү хүртэл сүнс нь хөгжил нь явсан хүмүүс сайн муу аль нь байдаг энэ сармаг буюу өөрийнхөө сүнсний дүр төрхийг арай олоогүй сармаг сайн муу аль нэг хийдэг. Гэтэл 4-5 дугаар хэмжээст тэр хүртлэх хөгжсөн дэлхийн сүнснүүд байна. Энэ болохоор надад илүү чадварлаг, мундаг санагддаг хөх сүнснүүд нь өөрийнхөө төрхөө олцсон, өөрийнхөө ажил мэргэжил зорилгоо олцсон хөгжөөд явж байгаа сүнснүүд байдаг. Тэгэхээр дэлхийн хөх сүнснүүдийн хөгжлийн түвшингөөс, төрөл авалтын түвшнөөс, өгөгдлийн түвшингөөс шалтгаалаад ингээд надад янз янзаар бас мэдрэгддэг байх мөн чанар нь. Ингээд их олон янзын сонирхолтой. Манайхаа энийг сайн ойлгож ухаж аваарай. За одоо дахиад шинэ зүйл ярихад ийм байгаа. Тэгвэл яагаад дэлхийн гариг надад хамгийн онцгой гариг шиг санагдсан. Бидний дэлхий гэдэг гариг. Магадгүй дэлхийгээс илүү нөгөө олон ухамсар сүнснүүдийн гэр болж чаддаг, илүү гой өгөгдөлтэй баялаг однууд байгаа л да, однуудаас ирсэн сүнснүүд. Гэтэ би дэлхийн гаригт маш их дурлсан. Дэлхийн гаригийн сүнснүүдэд бас их талархсан. Яагаад гэвэл дэлхийн гаригийн сүнснүүд байж иж тийм ээ. Энэ дэлхийн гариг маань байж иж бусад одны маш гоё мэдрэмжүүдийг авах, маш гоё өөрийгөө сорж хөгжүүлэх тийм ээ. Туршлага авах хамгийн гоё суурь өгөгдлийг бүтээсэн. Хамгийн гоё одоо юуг нь бүрдүүлдэг, нөхцөлийг бүрдүүлдэг. Оршихуул дэлхийн гариг, дэлхийтэй холбоотой хэмжигдэхүүнүүд байдаг. Өөр хөвдөө мэргэн, архитектур, Сирус, Билет гэл мундаг гоё однууд байна. Тэд нар маш үзэсгэлэнтэй гоё. Энээс яагаад тэгвэл одноос энэ дэлхий дээр ич төрөл аваад байгаа юм? Тэ? Яагаад энэ одноос маш олон сүнс дэлхий дээр тэ баг хагасан шахуу энэ одноос ирсэн сүнсэнд бүрдүүлээд байгаа энэ төрөл авах дуртай байгаа. Энд ингэж гоё ирээд байгаа гэхээр дэлхий дээр маш гоё орчин байна. Дэлхий дээр бид нар алдаа гаргаж болно, шоудаж тэ цэнгэж болно, дур татчаалдаа хөтлөгдөж болно, таашаал авч болно, махан биеийн таашаал авч болно, алдаа гаргаж болно, муу юм үзэж болно, сайн юм үзэж болно, зориг тавиад зоригынхоо эцэст хүрж өөрийгөө улам хөгжүүлж мэдэрч болно. Тэгэхээр ерөөсөө бүх юм хийж болдог, бүх төрлөөр нь туршлага авч авдаг онцгой гариг бол дэлхий. Дэлхий гариг маань үнэхээр онцгой, хайр татам, үнэхээр хорогдохгүй байхын аргагүй гайхамшигтай гариг гэдгийг би чин зүрхнээс ойлгож авсан. Тэгээд дэлхийг бүрдүүлж байгаа дэлхийн амьдралыг бүрдүүлж байгаа дэлхийн уугуул сүнснүүд бас их гайхамшигтай. Маш их хатуужилтай, маш их тэсвэр төвчээртэй, маш их өгөгдөлтэй, зүтгэлтэй, хичээнгүйлэн байдаг сүнснүүд нь дэлхийн уугуул сүнснүүд байдаг. Үнэхээр би талархаж байна. Зүгээр задгаа сансар буюу ямар ч одоо орны гэргүү одоо ингээд од байхгүй зүгээр задгаа сансар. Задгаа сансар гэж юу хэлээд байгаа юм гэхээр ямар нэгэн одны гэр байхгүй, одны нөгөө нэг юу байхгүй. Одоо хэмжээс гэх юм уу? Ухамсарын нөгөө нэг ухамсарыг тогтоон барих зүйлгүй
Тийм задгаа сансарт сүнс өөрийгөө тусдаа гэж мэдэрдэггүй. Ухамсар энэ задгаа сансарт өөрийгөө тусдаа гэж мэдэрдэггүй. Өөрийнхөө сүнсний гэр буюу эрчим энерги авах их үүсвэр. Тэгээд дээрэс нь туршлага туулал авах тийм зүйлгүй задгаа сансарт ухамсар сүнс төрдөггүй, оршдоггүй. Оршиж амьдрах боломжтой ч гэсэндээ тэнд хөгжил ялгарал байдгүй учраас ямар нэгэн хариалал, ямар нэгэн хэмжигдэхүүн ухамсар гаригийн хариалалд бэжиж тухайн сүнс хөгждөг байна. Тэгэхээр сүнс болгон өөрийн гэсэн ямар нэгэн гэртэй. Тэр гэр хэдгээр ч хэмжээсийнх байж болно. Тэр гэр нь ямар ч байж болно. Ямар ч ухамсарын түвшний альч зэрэгцээ ертөнцийнх байж болно. Тэр сүнсний гэр нь. Тэрний илэрхийлэл нь бидний нүдэнд харагдаад байгаа, дурангаар харагдаад байгаа энэ однууд нь илэрхийлэл шүү. За илэрхийлэл нь гэж ойлгож байгаа. Тэгвэл бидний өгдөөцийн оршдог 6 дахь хэмжээс, 5 дахь хэмжээс, 4 дахь хэмжээс өгдөөцийн тэнгэрүүд энэ тэнгэрүүдийн тийм ээ өгдөөцийн хэмжигдэхүүн оршихуудынх нь гол суурь нь гол гэр нь бас манай дэлхий гаригийн. Дэлхий гариг бол тэр гол гэр, гол суурийнханд илэрхийлэл бит хэмжигдэхүүн баггүй. За инхээр гариг хэмжээс болгон өөр өөр гэсэн онцлогтой хийх үүрэгтэй. Тэгэхээр би яг энэ олон сүнснүүдийг харж байгаад одны сүнснүүд бол хөвчлээ ямар гэдэг гэхээр зарим дайчин баатрууд байдаг, зарим сахиусан тэнгэрүүд байдаг, зарим гэрлийн ажилчид байдаг, зарим нийчид бүтээгчд байдаг, зарим зүгээр л байгаагаараа хайр гэрлийг түгээхээр хөгжилдөж тоглохоор бусдад гэрлийг мэдрүүлэхээр, бусдад хайрыг мэдрүүлэхээр ирсэн бяцхан сүнснүүд байдаг, бяцхан дайр ихүүд байдаг, бяцхан шидэт агнууд байдаг. Зарим нь маш зөөлөн ангаалтын бурхан тэнгэрүүд хүртэл байдаг. Мөн чанар нь. Тэгвэл дэлхий дээр хөх тэнгэртэйгээ холбогддог тийм ээ, өвгдөөстэйгээ холбогддог шидтэнгүүд байдаг дэлхийн хөгснөснүүдэд. Ангаагчд, байгалийн ангаагчд байдаг. Байгаль дэлхийн холбогчд байдаг. Гал усны эзэд байдаг. Эсвэл зүгээр хөгжөөд явж байгаа хөөрхөн бяцхан сүнснүүд байдаг. Янз янз. Энэ олон сүнснүүдийг харахаар юу эсийг үдсүүтэй гэдэг чинь тэр ийм олон байдаг шүү. За одоо тэгвэл дэлхийн маань 3 хэмжээсээс 5 руу шилжих чинь яриад байгаа шүү дээ. Хэрвээ дэлхийн маань 5 руу шилжчих юм бол энэ дэлхийн ухамсарын талбар илүү томрож, дэлхийн амьдрал илүү баялаг болж дэлхий илүү олон ухамсар, илүү олон сүнснүүдийн гэр болно. Энэ талбай томорч байгаа хгүй. Нөгөө нэг ахчих однуудынхаа араас явж байна. Дэлхийн маань бяцхан дэлхий ахгүй. Тэгвэл 5 руу шилжихийн тулд дэлхий дээр байгаа хүмүүс хүн төрлөختний ухамсар өөрчлөлтөнд орж иж дэлхий хамтдаа шилжин. Дангаараа 5 руу хуп гэд өсөрчихгүй. 5 хэмжээс рүү шилжнэ гэдэг чинь дэлхийн 3 хэмжээс амьдралд өөрчлөлт орно. 4, 5 дахь хэмжээст илүү тэлнэ, илүү олон адал явдалтай баялаг болно, илүү олон сүнснүүдийн гэр болно. Илүү олон ухамсар нь үргэлжшин гэсэн тэлнэ гэсэн үг байхгүй. Ерөөсөө энэ процесс одоо явагдаад байгаа маа. Тиймээс хүмүүс хичээж гин, хүмүүс сэрж гин, энд нь гэрлийн ажилчид ирж төрөл авж гин, гадна талаас тусалж гин, өг дээдснүүд маань үр удмаа гэж гин, өнгөрсөн цаг үеийн кармануудыг шатааж эхэлж гин ухаарлаа. Ингэж эн чин дараагийн процесс жамаар болж байгаа байхгүй юу? Жамын даваа гэдэг шиг. За ингээд бичлэгнийхаа төгсгөлд хэлэхэд би энэний дараа зөндөө олон бичлэгнүүд оруулна. Жишээ нь одноос ирсэн сүнснүүд ямар байсан, ямар ажил үүрэгтэй байдгийг те. Дэлхийг гэрээ хийдэг гайхамшигтай сайхан хөгс сүнснүүд нь ямар бас өгдөл чадвартай байдгийг гэх жишээ нь ингээд олон зүйлийг задлж тайлбарлана. Өнөөдрийн бичлэгээр би дээрээс нь эхэлж тайлбарж байгаа хгүй. Дээрээс нь эхлээд одоо нарийн ширэн рүү орно гэдэгчлэн том зургаар нь би тайлбарлалаа. Тэгэхээр яг аль болох чадхаараа л тайлбарлалаа. Тэгээд асуух зүйл байвал мэдээж асууж болно. Өнөөдөр бол өглөө би дэлхий гэдэг гаригт дэлхийн ухамсар хэмжигдэхүүнүүдэд дэлхийтэй холбоотой бүх сүнс, бүх өвгдөөц, бүх зүйлсүүдэд ингээд талархаад уйлжлаа. Яагаад гэхээр энд би төрснөр үнэхээр азтай юм байна те. Миний сүнс ч гэсэн өөрийн гэсэн гэртэй, өөрийн гэсэн одон хэмжигдэхүүнтэй. Тэнд маш их гайхалтай олон зүйл байдаг ч гэсэндээ дэлхий дээр ирж төрөл авсанд бол би үнэхээр их баярлж байна. Энд би зовлон үзэж байна. Энд би хичнээн хүчтэй гэдгээ тэр зовлонгуудыг туулж гарснараа л би өнөөдөр ямар хүчтэй гэдгийг ойлгож байна.
олон ойлгоогүй зүйлээ ойлгож ухамсарлаж байна. Өмнө хизээч авч байгаагүй мэдрэмжүүдээ авж байна. Одоо тэр жаргал байна уу, зовлон байна уу, ганцаарч байна бүх мэдрэмж нь надад маш их гайхамшигтай сайхан санагдчихэв. Жинхэнэ утгаар нь амьдралыг мэдрүүлдэг, жинхэнэ утгаар нь сүнсийг хөгжүүлдэг онцгой гариг юм. Олон оддоос, олон хэмжих түүнүүдээс, олон ухамсарын төвшингүүдээс бие даасан ухамсарууд дэлхий дээр төрөл авдаг юм бэл. Яагаад ингэж юм? Яагаад дэлхий юм холимог байна гэхээр дэлхий өөрөө маш гой бүс юм байна. Маш гой сургууль юм байна. Гэдгийг өмнө би мэдэрдэг байсан ч гэсэндээ энэ удаагийнх шиг би чин сэтгэлээсээ талархаж, чин сэтгэлээсээ би мэдэрч энэ чи ийм байд юм биш гэж ухамсарлаж мэлмиг хэрэг би харж байсангүй. Тийм учраас үнэхээр сэтгэл догтлон байлаа. Та нартайгаа л хуваалцсан шүү дээ. Тэгээ энэс өмнө болохоор яг би судалгааны ажилд явж гисэн. Хүмүүстэй зөвлөгөө өгөөд сүнсийг хараад бодоод энэ сүнс яагаад ийм байгаа юм бол тэгвэл тэр сүнс нь яагаад ингэдэг юм бол яагаад хүний сүнс өгдлүүд өөр байгаа юм бол тэгснээ энд яагаад ингэж амьдраад байгаа юм бол зарим нь яагаад өөрийнхөө сүнснээс өөр амьдраад байгаа юм те зарим нь яагаад сүнсээ мэдрэхгүй байгаа юм яавал сүнстэйгээ холбогддөг юм бэ гэд маш их олон судалгаа хийсэн. Дараа хамжлагуудтай би задлж тайлбарлана гэж бодож байна. Зарим хүмүүсийн сонирхолтой сүнсний түүхээр богино хэмжээний үзүүлэн кино чий гэж бодож байна. Тэгээ та нарт илүү их сонирхолтой байх бах. За ингээ энэ хүртэл сонсож тунгаас нь та нартай талархлаа.